Өглөө бүрийн UBS телевиз дээр сугаад харуулж үздэг эрхэм үзэгчид та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. Ковид зайлшгүй шууд нэвтрүүлэг дараагийн шинэсчинтэй шинэхэн мэдээлэл хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаад эрхэм үзэгч та бүхэн маань гарааны бизнес эрхлэг, за мөн бизнес эрхлэгч хэн бүхнийг за UBS телевиз дээр сугаад харуулаарай гэж бас уриалмаар байна. За өнөөдөр бидний зочноор стартап терминал компани за захирал Жаргал сайхан оролцсон ирсэн байна. Танд өглөөний мэнд хүргэе, сайхан амарсан уу? Өглөөний мэнд хүргэе. Бас энэ телевизээр үзэн сууж байгаа бүх үзэгчидтэй монголчуудаа бас өглөөний За баярлалаа. Хамтран хөтлөгчтэй өглөөний мэнд хүргэе. Баярлалаа. 9:40 шинэ өглөөний мэнд. За бидэнтэй хамтдаа энэ өглөөг эхлүүлж байгаа үзэгч та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Тэгээ кофе цай нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр кофе сел брэнд ажилладаг. Тэгээ кофе сел брендийн цай кофеор бид хүн зочдод айлж байгаа. Тэгээ та цай ах болов кофе ах болов? Кофе ууч. За баярлалаа. За цай ууч. За халуун сайхан кофе цай айгалж байгаа харна яриагаа эхлүүлье гэж бодлоо. Стартап терминал гэхлээр магадгүй үзэгч маань аль хэдийнэ таньдаг болчихсон, мэддэг болчихсон байгаа. Гэхдээ бас шинэхэн одоо мэдээллүүдийг бас үзэгчтэй өгье гэж бодлоо. Тийм. За манай стартап терминалын хувьд бол өнөөдрийн хүртэл хугацаанд нэг 2 жил орчмын хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа. За ер нь нэрнээс нь сонссон ч гэсэн стартап гэхээр гарааны тэгээд терминал гэхээр нисэх буудлын одоо терминал гэсэн үг, терминал гэсэн үг. Тэгэхээр ер нь гарааны бизнесүүдийг анхных нь яг цэгээс нь дараачихан одоо нөгөө өндрөө авахт нь нислэгийг хийхэд нь тусалдаг гэж одоо хэлж бас болон тийм онцлогтой. Хамгийн гол нь манай стартап терминалын хувьд 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явахдаа сүүлийн 1 жилийн хугацаанд бүр илүү үйл ажиллагаа эрчимдсэн. Тэгээд дээр нь манай дээр байдаг одоо гарааны бизнес хийх дээр нь жигдэрсэн үйл ажиллагаа нь бас нэлээд хэдэн жилийн хугацаанд явагдаад одоо хамгийн гол нь нөгөө өртөг зардлаа тодорхой хэмжээнд бууруулна ч гэх юм уу эсвэл дараачихаа хөрөнгө оруулагчид potential investors буюу хөрөнгө оруулагчид дараачихаа боломжит хөрөнгө оруулагчид санхүүжүүлэгчтэй уулзалт хийх одоо тийм боломжийг гарцыг илэрхийлж байгаа бизнес эрхлэгчдэд зориулсан юм бизнес орчныг илүү бүрдүүлсэн. Яг хав зарим хүмүүс болохоор яг манай стартап терминал гэхээр зөвхөн одоо нөгөө дундын офис тэгэд гарааны бизнес ихэн суудаг юм шиг бас зарим ойлголт авч болно. Гэхдээ манай дээр тухайн одоо бизнесийнх маань өөрсдийнхээ бизнесийн төслүүдийг танилцуулаад дараагийн шатны одоо нөгөө angel investors ч гэдэг юм уу ерөнхийдөө хөрөнгө оруулагчдыг тийм олох юм боломжуудыг бий болгохоос гадна манай дээр янз бүрийн одоо нөгөө бизнесийг дэмжсэн хурлын зориултын заал, танхим, за мөн бусад одоо бизнесийг дагалдах одоо дайр бүтээгдэхүүнүүд гэж ярьдаг тийм үйлчилгээнүүд стартап терминал болон манай их Монгол зохицуулбарт оршин байдаг. Тэр утгаараа бас өөрөө стартап терминал маань бас ихээхэн онцлогтой. Энэ нэрийг өгөхдөө би түрүүн бас цухас дурдаад өнгөрлөө их бэлэгшээж исэн юм байна. Яагаад гэхээр терминал гэхээр манай нөгөө стартап терминалын логог харсан ч гэсэн тэгж бас ойлгогдохоор яагаад гэхээр логон дээр маань яг л Т үсгнийхаа дээр дээшийг ингэж чиглэсэн пуужин хөрч байгаа юм шиг. Ер нь л одоо энэ компани энэ бизнес эхлүүлж байгаа ажилчин одоо бид бүхний хувьд ч гэсэн дээр нь манай дээр байрлаж байгаа манахаар дамжсан тэр гарааны бизнесийнхэн эсвэл бизнес эрхлэгчид жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнес нь цаашдаа хөөргөт нь бид нар тодорхой хэмжээнд өөрсдийнхээ хэмжээнд чадан ядан туслана. Энэ дунд нь одоо нөгөө л би түрүү хэлсэн нөгөө тэр одоо жишээ нь хямд төсөр офис хэрэгтэй байж болно. Аль эсвэл нэтворкын тухайн хүнд хэрэгтэй байдаг байж болно. Аль эсвэл тухайн хүн их тийм дотгошоогооч гэдэг юм уу өөрийнхөө бизнесийн талаар хангалттай нөгөө бусдад тайлбарлаж таниулж чаддаггүй бол стартап терминал дээр маркетингийн баг сууж байгаа, консалтингийн баг сууж байгаа. Тэдрээс хоорондоо ярилцаад ийм төсөл байгаамаа. Энийхээ талаар танилцуулгууд нөгөө багийнхан одоо бид нар гэсэн үгтэй ерөнхийдөө зөвлөгөө өгөөд энэний талаар энийг одоо нөгөө сошиал маркетинг ингэж хийвэл зүгээр юм байна. Маркетингийн талаар ерөнхийдөө гадагш outbound, inbound маркетинг ер нь энэ бизнесийн санааг дараачийн одоо хөрөнгө оруулагч танилцуулахад иймэрхүү одоо зүйлүүдийг шингээж оруулж өгсөн зөв байна ч гэдэг юм те зөвлөгөөнүүдийг өгөөд тусдаа юм бизнесийн орчин, зориултын орчинд одоо бид нар төслүүдэд танилцуулаад ярилцаад явдаг. Энэ бол яг ингээд жигдэрхэл хэрэгжихгээл явж байгаа анхны бизнесийн одоо вижн бодоод алсаараа маань бол тийм байсан байна. Тийм яг. За танад бас компаниар дамжин одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа хэдийн хэмжээний одоо компаниуд байгаа вэ? Үйл ажиллагааны мэдээж жигдрээд өндөр түвшинд байгаа гэж бас би бодож байна. Манай дээр за энэ 2 жилийн хугацаанд бол харьцангуй юм бол богино хугацаа л да. Тэгээ яг үйл ажиллагаа илүү жигдрээд дундын офс маань хүмүүст бас танигдаад бизнес эрхлэгчид нэг үе бодвол бас байрладаг болоод яг энэ тогтмол үйл ажиллагааны шилжиж 1 жилийн хугацаа болчин гэж хэлж болно. За энэ хугацаанд өнөөдөр өглөө би одоо дата базаа ингэ сөхөд харахад бол 60-аас 70 гаруй бизнес эрхлэгч компаниуд гэж ярина л да. Компаниуд манай дээр байрлаж байсан. За яг одоогийн байдлаар манай дээр бол 30 хэдэн компани байгаа. Тэг яг энэ компаниуд дотор мэдээж төрөл өөрөөр бидний зүгээс бол аливаа нэг юм нөгөө
шаардлагууд гэж ярьдаг л та. Тим шаардлагуудыг бол компаниуд дээр бас хамаагүй тавьдаггүй. Зарим одоо жишээ нь бизнес үчи яадаг штэ зөвхөн нөгөө IT-ийн чиглэлийнх. Одоо Монголд хамгийн хөгжөөд байгаа салбар бол IoT буюу Internet of Things ч гэдэг юм уу эсвэл IT-ийн салбарынх нь хамгийн хөгжиж байгаа штэ. Тэгэхээр зөвхөн тэр төслүүдэд илүү анхаарлаа хандуулад бусад бас нөгөө монголчуудад маань, Улаанбаатарчуудад маань хэрэгтэй, энгийн бас ард иргэдэд хэрэгтэй, залуусд хэрэгтэй тийм бас бизнесийг санаачлаад явж байгаа тийм байдаг. Тэгэхээр аль болох бүгдд нь л одоо хүрч чадсан ийм төрөлжүүлсэн байдлаар бид нар бизнесээ стартап терминалаа хөгжүүлэхээр авч одоо хичээдэг. Хамгийн сүүлд гэхэд би бас өмнө нэг ярилцлага бас ярьж ирсэн юм а. Манай дээр уран бүтээлчдийг сууж байгаа. Тэгээд дээр нөгөө шинийг санаачлагчид том ч гэх нэг дунд зэрэглэлийн одоо компаниудын захирлууд бас сууж байгаа. Тэгээд дээр нь одоо нэг менежерүүд нь сууж байгаа. Тэгэхээр ингээд бас харж байхад яагаад вэ гэхээр хүмүүс нөгөө өөрийнхөө одоо компани удирдах байгаа тэр арга барил хэм маяг маань ер нь зөв гэж одоо бодож байгаа ч гэсэн тэрэндээ бас нэг агаар салхи оруулах хэрэгтэй юм байна. Шинэ одоо дуу хоолой өөр одоо яг ингэдэг гэж байгаа ш нэг байгууллагууд ингээ хэтэрхий одоо бас удаан ингээ ажиллацгаар нөгөө гаднаас орох дуу хоолой ингээ битүү болчдөг. Тэнгүүд нөгөө ажилдаа үнэлэлт дүгнэлт ч гэдэг юм эргэж харах тийм боломж олцоо баг байхгүй болоод боломж нь жоохон багасчдаг. Тэнгүүд нөгөө компаниудын захирлууд удирдах төвчний хүмүүс стартап терминал дээр ингээ сараар тэг байн ирдэг юм л та. Сарын гэрээ хийгээд 2 сарын гэрээ хийсэн мөртлөө 7 хоногт 3-аас 4 үрээ. Тэгээ манай дээр болж байгаа сургалтууд тэр нөгөө арга хэмжээнүүд айгүй хамрагддаг. Нэтворкинг нэмэгдүүлэхээс гадна энэ дунд ингээ байж байгаа залуусаас шин санаач гэдэг юм уу? Шин тэр одоо юунуудыг илэрхийлж идэм болоод ер нь аливаа нөгөө бизнес эрхэлж байгаа юм бол тогтмол л одоо шинийг санаачиж, шинийг илэрхийлж мэдээж хүний одоо тарих хязгаартай шүү дээ. Тийм болохоор заавал өөрөө гэл бүх юм дээр чардаага зүтгээд байхгүй зөвхөн доороо байгаа менежерүүд ажиллахаас гадна тэр бусад өөр чиглэлээр бизнесийн одоо яаж ажиллаж байгааг бас судлах гад манай дээр дундын офс маань суудаг юм болов уу гэж би бас бодсон. Зүгээр нэр дуудаад хэлэх юм бол урлагийн чиглэлээр байна, маркетингийн чиглэлээр байна, дизайны чиглэлээр бас байгаа, график дизайны чиглэлээр дээр нь интернет нөгөө програм бүтээдэг, аппликейшн бүтээдэг IT-ийн залуус бас байгаа. Тэгээ ер нь бол төрөл бүрийн манай дээр ч юм уу тээвэр зуучин компани хүртэл байгаа. Тэгээд ер нь бол ингээл төрөл аялал жуулчлалын компаниуд маш олон байдаг. Тэгээ аялал жуулчлалын компаниуд байхын нэг давуу тал нь одоо ингээл нөгөө хуучин шиг айхтар том нөгөө нүсэр байранд ингээл хаяг бичсэн ингээл суугаад байхаас илүүтэйгээр тэр доороо нөгөө 2-3 аялал жуулчлалын компаниуд 3-4 ажилтан 2-2 л ажилтнаа. Тэгээ интернетээр тэр дөрөв хариугааг бол уцаар ярилцаал тэнгүүтээ тэнд байгаа нөгөө график дизайнертай дундын офсуучаад график дизайнертай ярилцсангуудаа чи өгшөө ингээс нэг юм сурчлагын постэр хийгээд өгөөд ч эсвэл үнийн санал энэ дээр би нэг юм санаа оноо хэрэгтэй байна ингүүд туслаад ийм байдлаар ингээд ажиллаждаг. Нөгөө ерөөсөө нөгөө ажлууд нь нэтворкинг буюу сүлжээн дээр суурилсан дээр нь аутсорсон буюу бусад хүмүүсээс ингэж тусалцаа гэрээт үйлчилгээ байдлаар эсвэл зөвлөгөө байдлаар ингээд авдаг. Дээр нь биний зүйлийг бас орхигдуулах гэсэн байна. Нөгөө манай дээр менторуд гэж байдаг. Менторуд гэхээр яг нөгөө яг жишээ аваад яг стартап терминалын үндсэн менторуд гэх юм бол удирдлагын академи, ахлах багш, өнөр жаргал гээд менежментийн чиглэлээс Монголдоос нэлээд тэргүүлэх зэрэглэлийн томоохон багш нарын нэг байдаг. Самун санхүү эдийн засгийн сургуулийн ахлах багш Нанди Эрдэнэч гэх юм уу. Энэ хүн болохоор Монголд одоо даалд ухамсарт нөлөөлөх маркетинг буюу нейро маркетингийн лабораторийг үүсгэн байгуулсан санаачилсан энэ санаачлагч нь байгаа. Энэ хүн бас өөрөө нейро маркетингийн чиглэлээр маш томоохон ажлуудыг хийж байгаа. Иймэрхүү менторуд манай дээр байдаг, ивентүүд хийдэг. Тэгээ хэрвээ тодорхой хэмжээнд нөгөө ивентүүд зохион байгуулах тохиолдолд стартап терминал дундын офс бизнес одоо хөгжүүлэх төрөсгөр төвд байрлаж байгаа бизнес эрхлэгчид маань зөвлөгөө авах үн төлбөргүйгээр шүү дээ. Менторуудтай уулзаад эсвэл арга хэмжээнд нь суух. Ийм байдлаар бид нар хооронд нь яг л нөгөө холбогч гүүр болж өгч ажиллаж байгаа. Зүгээр л бид нар стартап терминал гэдэг нэг офс түрээс аваад залуус ингэж орхичод байгаа зүйл бол биш. Энэ бол ер нь манай эцэг компани хувьч гэсэн энэ төслийг хэрэгжүүлэхдээ нийгэмд хандсан, дээр нь залуус хандсан, бизнес эрхэлж байгаа залуус нөгөө жинхэнэ гарааны бизнесийг дараачийн түвшиндөө хүрэхэд илүү одоо нөгөө томоохон тийм хөрөнгө оруулагчтай уулзахад яг юунд анхаарах хэрэгтэй вэ? Тэр тал дээр нь бас зөвлөгөө мэдээлэх, дээр нь шин санаас одоо хоримтлуулах энэ тал дээр л анхаарч хэрэгжүүлж байгаа амжилттай явж байгаа л гэж одоо дүнж болохоор юм байна. Үнэхээр дундын офисын одоо давуу тал үр дүнгууд бол маш их байдаг юм байна. За хамтдаа хөгжих, нэг нэгнээсээ суралцах, магадгүй бас одоо менторудаас сургалт авах ч гэдэг юм уу. Энэ олон боломжууд байдаг юм байна. Тэгээд ер нь бас одоо дөнгөж эхлэж байгаа магадгүй одоо телевизүүдэд эхлэе гэж одоо сэтгэл санаа байгаа хүмүүс маань та бүхэнд хандж иж магадгүй. Тэгээд ер нь дөнгөж эхлэж байгаа хүмүүс маань юун дээр одоо хамгийн их алддаг юм бол юунаас эхлэх нь зүйтэй гэдэг юм бол миний бодлоор бол байршлалыг хамгийн түрүүнд сонгох хэрэгтэй болов тийм ээ. Санаагаа хэрэгжүүлэхийн тулд. Зөв асуулт байна. Яг ер нь яг ямар бизнес эрхлэх гэж байгаа дээр нь одоо нөгөө
тодорхой хэмжээнд тухайн бизнесийг эрхлээд ингээд явуулахад орчин нөхцөл аягүй чухал байдаг. Тэгэхээр яг стартап терминал бизнес одоо төвийн хувьд Улаанбаатар хотын зүүн урд хэсэг гэж ярьдаг. За үндэсний хэсэгт хүрээлэн явах зам Дүнжин гарагийн замын эсрэг талд оршдог. Тэр утгаараа бас тэр хавийн гэдэг юм уу. Одоо зүгээр миний зүгээр харж байгаа онцлог болохоор манад Монголд одоо үйл ажиллагаа явуулаад жигдрээд байгаа дундын офс одоо энэ гарааны бизнесийг дэмжих төвүүдийн хувьд яг л нөгөө Улаанбаатар хотоо сегментчлээд хувааж аваад байршлаар нь хувааж аваад хабын хувьд жишээ нь одоо яг л нөгөө шинжлэх ухааны технологийн паркийн ойролцоо оюутан залуусыг илүү дэмжсэн ч гэх юм уу тийм байдлаар төлбөр мөнгө түрээсийн хувьд болж байгаа ивентүүдийн үнүүд арай хямд төсөрч гэх юм уу. Тэр нь оюутнууд хичээлээ тараа шууд хамгаалах боломжтой гэх юм уу тийм байдлаар. Бизнес тааварт байрлал SMS маркетингуд арай өөрч гэх юм уу. Одоо M space гэх бүгдээрээ өөр өөр ингэсэн давуу талуудтай. Яг манаа дээр байгаа стартап терминалын хувьд нөгөө иж бүрэн нөгөө цогц үйлчилгээг л авдаг. Яагаад гэвэл оюутан залуус байж болж гин эсвэл одоо энэ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд чинь энэ ойр хавьд бол маш их тийм нөгөө орон сууцны хорооллууд байдаг. Тэгээд сүүлийн үед гарааны бизнесээ эхлэх гэж байгаа залуус заавал нөгөө юм хотын төв рүү энэ түгжрэлд энэ утаанд ингэж очиж түгжирч суухаас илүү тэр хаваар гэртээ бол шүү дээ. Тэр хаваар гэртээ бол тэнд манаа дээр байрлаад мэдээж кофе уух дуртай байгаа. Манай хамгийн гол нэг бусад үйлчилгээнүүдээс дандаа хөнгөлтүүдийг нь хоёр талд санамж жижиг байгуулад хөнгөлтийг авцсан байдаг. Яг жишээгээр нэр дурдаад хэлчихээ л дээ. Кафе бинеч гэдэг юм уу? Монгол дахь одоо анхны одоо сүлжээ фитнес болох Америкийн алдарт Gold Gym Fitness манад явж байгаа одоо дундын офисын хэрэглэгчд маань 40% хөнгөлтийг эдэлдэг. Дээр нь тэмүүлэл усан спорт бассейн гэдэг бассейн байгаа. Тэгэхээр залуу хүн мэдээж би хаанд анхаарах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө бизнесээр эхлээд бизнесээ анхаарахаас гадна зарим нэг цагаа өөр одоо бассейн руу хоол цаг ингээд явж байхын оронд 100 метрийн зайн байгаа бассейнд очиод бассейны 30% хөнгөлчихөж байгаа. Тэгэхээр яг ингээд хоорондоо ингээд холбоотой нэг юм цогц хүнийг л бий болохгүй бид нар хичээгээд ажиллаж байгаа гэсэн. Ягаад гэвэл зарим дундын офсууд дээ шүү дээ. Нөгөө дагалдах юм одоо дайвар бүтээгдэхүүн үйлчилгээнүүд нь байдаггүй. Манай бол хамгийн гол давуу тал бусдаасаа ялгарах одоо онцлог маань бусад үйлчилгээнүүд буюу тухайн бизнесээ эрхлэхээ явж байгаа хүн. Дээр нь мэдээж манай дээр байгаа зориултын заал талбайг дурдах ёстой. Зориултын нөгөө хурлын заал, төсөл танилцуулах өрөө, менторудаас зөвлөгөө авах. Тэгээд дээр нь тогтмол байнгын нөгөө ивентүүд үйлчилгээнүүд явагдаж байдаг. Яг нь гарааны бизнес эрхлэх гэж байгаа залуусын хувьд бол оюутнууд бас байдаг. Дээр нь манай үнд ханш тарифын хувьд нөгөө сараар ч гэдэг юм уу хэтэрхий ингэж бас хатуу байдлаар барьдаггүй. Нэг өдрийн гэрээ хийж өгч болно. Нэг цагаар хүртэл сууж болно. Тэгэхээр нэг цагаар суугаад ингэж болно шүү дээ. Нэг өдрийн гэрээ ингүүтээ тухайн өдөр нөгөө ивенттэй байх юм бол тэр өдөр нэтворкинг гэж арга хэмжээ дундын офс суухаас гадна нөгөө ивентүүдэд нь хамрагдчихдаг ч гэдэг юм тийм. Ер нь нөгөө оюутан залуус байна уу бас нөгөө боломж олцоонд тааруулаад үр шимээр өртгөх юм боломж олцоонод стартап терминал дээр байгаа. Тэгэхээр би бас ер нь л одоо зөвхөн залуучууд гэхгүй бизнес эрхэлж байгаа. Тэгээ манай дээр ч бүр контент медиас ингээ дөрүүлээ суудаг. Тэгээд ер нь бол янз бүрийн насны хүмүүс суудаг. Бид нар бас нөгөө гарааны бизнес гэхээр дандаа нөгөө залуучууд байдсан болов уу гэж ойлгоод байдаг. Залуучууд мэдээж байгаа. Тэр дунд манай дээр хэдэн боловсролын салбар юм уу багш нар хүртэл суудаг. Дараачихаа нөгөө замун дээр манай дээр ч нөгөө гадагшаага хэлийн чанд руу томоохон одоо барууны улс орнууд руу нөгөө Австралч гэдэг юм уу те томоохон улсууд руу зуучлахад хамгийн гол нь оюутнууд юунд анхаарах хэрэгтэй. Тийшээ очиод ажил хийхэд юунд тэр зөвлөгөө мэдээлэл консалтингийг өгдөг компаниуд бас байдаг. Тэр нь тэгэл боломж олцоогоор бид нар бизнесүүдийг дэмжихийг нэг одоо харилцагч нэг түрээслэгч гэдэг дээр бид бүгдэнд л ач холбогдлохыг бид нар дээр нь бас нэг хамгийн гол нөгөө түрүүн би бас цогцлуулаад өнгөрсөн тухайн одоо харилцагч хэрэглэгч түрээслэгч маань ямар ч зан чанартай ч гэдэг юм уу тийм нөгөө нэтворкинг сайтай хүн биш байж болно. Бид нар түүнийг өөрчлөхийн төлөө тэр давуу боломжуудыг чинь бидэнд олох гэдэг. Яа тэгэхээр хэрвээ зүгээр боломж олцсон байвал та бүхэн өөрсдөө очиж нэг өдөр шууд үзэх юм уу тэнд байгаа орчин үеийн ингэ нэг тийм нөхөмсөг, илгэмсэг айгуу тийм дотно. Тэгэл чөлөөтэй гэх юм уу тэндээ өдрийн цагаан өглөө 7 хоногт нэг удаа заавал стартап терминал дээр сууж байгаа 40 гаруй одоо бизнес эрхлэгчид маань харилцагчид маань бөөнөрөө нэг өглөөний кофегаа уудаг хамтдаа. Тэгэхээр нөгөө яг нэг салбарын биш учраас аюугаа яриануд өрнөдөг. Тэгээд дээр нь санаа нь тийм юм байна. Энд миний бизнес биш штэ гэсэн санаа байдлаар биш. Бүгдээрээ л их гоё шинсэн. Тэнд ямар шинэ аппликейшн үүссэн байна. Ховж бол биш дандаа нөгөө мэдээлэл биендээ хуваалцаад шинээр бид нар ийм төсөл төр ийм ажил дээр ажиллаж байгаа гэд тэнгуут нь энэ дээр чи ийм байвал зүгээр юм шүүгээд би биендээ зөвлөгөө өгдөг нэг ийм brainstorming маягаар ингээд манай 7 хоногт нэг бол явагддаг. Тэр нь тогтмол ивентүүд. Тэгэхээр ер нь зүгээр бүх насных л энд хамрагдаад бизнесээ бас дэмжих, өргөжүүлэх, тэлэх тийм боломж олцоонуудыг олгохыг бол стартап терминалын зүгээс зорж байгаа.
Тэгэхээр гарааны бизнес бас эрхлэж байгаа хүн бүхэн одоо танай одоо компани дээр офис дээр очиод бүх зүйлийг нэг доороос бас зохицол авах юм байна гэж бас миний удаас харж байна л да. За зөвхөн одоо нөгөө эрхлэн сурталчилгаа хийлээ гэхэд за гараа хажуухандаа бас хийлгүүлэх боломжтой юм байна. Бүх зүйлийг нэг доор зохицлоосаа. Тэгээд танай одоо компани арын албанд ажиллаж байгаа мэдээж баг хамт олон хүчрхэг байгаа ах гэж бодож байна. За тэр баг хамт олон бас танилцуулъя. Тий. Манай баг хамт олонны хувьд харьцсан. Яг нь мэдээж нөгөө компани гэхээр нэлээд айхтар том баг ажиллаж байна гэл. Тэгэхээр нөгөө стартап терминалыг ажилуулж байгаа гэдэг утгаараа манайх яг үндсэн гэрээд ажилтдаг юм бол 5 ажилтнтай л аваа. Захиралтайгаа нэлээд. Тэгээ яг нөгөө бусад их хөнгүүлчилгээнүүдээ гэрээд байдлаар авчдээ. Одоо цэвэрлэгээ үйлчилгээ гэдэг юм уу, ямарваа нэгэн байдлаар гинтийн одоо засвар үйлчилгээ гэдэг юм уу те. А үндсэн офис менежерүүд нэгтлэн тэгээ захирал гэдэг юм бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Тэгээ манай багийн хувьд бол би болон зургнуудыг авчирсан юм аа хараахан ийш оруулж амжсан. Уул нь бол яг манай ажиллагч ер нь дандаа юм залуучууд байгаа. Тэгээ тэр залуу хүмүүс чинь айгүй тийм шин санаа. Тэр нь яг сайжруулах зүйлүүд маш их байгаа. Залуу хүмүүс одоо ээлждүүд нэг ажлын байран дээр би одоо ажил олгогчтой. Манай дээр ажиллаад юм сурж гин, юм суралцж гин. Миний мэдэх зүйлөө, миний мэдэхгүй зүйлүүд маш их байгаа. Тэг яг залуу хүмүүс зан чанар болон бусад одоо бүх зүйлүүдэд анхаарал ингээ ажиллахтай чадлаараа л одоо нөгөө зөвлөгөө мэдээллийг өгөөд хамгийн гол нь би өмнө бас нэг зүйлээр дурдж исэн юм аа. Нөгөө би ихээс илүү бидл гэж явахгүй болохгүй. Яг манай баг дотор одоо хилээ чадварч гэдэг юм уу? Ямар нэгэн байдлаар дутм хүн байж болно. Гэхдээ бид нар бие биенийг айлуулах нөхөөл нэг нь арай илүү маркетинг талдаа, нөгөөх нь арай илүү олонний өмнө гарч ярьдаг. Нэг нь болохоор арай илүү судалгаа чиглэлээр би хөгжүүлэх гэдэг бас нэг менежер бас байгаа. Тэг ингээл ер нь дотооддоо дээр нь манайх яг одоо ингээд ажиллаж байгаа нэг менежер манд яг бүр ингээд анхныхаа ажилч гэдэг юм уу те. Тэгэхээр нөгөө ер нь сүүлийн үед байгууллагууд гэх юм уу энэ зүгээр спортын багууд дээр хүртэл ажиглагддаг. Яагаад вэ гэхээр нөгөө англиар homegrown product буюу ингээд та нарын өөрсдийн чинь тарьж ургуулсан бүтээгдэхүүн гэж ярьж байгаа байхгүй. Тэр юу вэ гэхээр анханаас нь л танай байгууллага тэр хүнийг үлгийдэж аваад тэгээ тэр хүнийг юм яг бүтээгдэхүүн гэж ярихаа зөв буруу тийм бүтээгдэхүүн болгох ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн дээр бол ажиллагаа бол орж байгаа. Гэхдээ цаанаасаа л нөгөө сэтгэл нь одоо тэр зүйл нь их гоё. Тийм болохоор би тэр хүнийг бол аюу дэмжиж ажилтдаг. Тийм байдлаар энэ ажиллахыг хүсдэг. Дээр нь энэ яг стартап терминал маань өөрөө 5 гишүүнийн баг байгаа боловч энэ маань өөрөө IU Group гэдэг их том байгууллагын одоо нэг төсөл юм байгаа юм. Одоо тэгэхээр IU Group маань өөрөө бол маш том бас төрөлхтний үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, банк санхүүгийн ч гэдэг юм уу те орон сууц барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг юм том компани байгаа. Тэрний нэг төсөл нь. Тэгэхээр бусад төслийнхнаас бас бид нар аутсорсон байдлаар дэмжлэг тусалцаа авах. Тэр нь аюу тийм бид нар нөмөр нөлөөтэй байдаг л да. Тэгэхгүй тавуулхнаа чардаагаад байвал тэр олон бизнес эрхлэгчтэй хурц ажиллаж бас чадахгүй те. Тиймэрхүү байдлууд бас ажиглагдана. Гэхдээ мэдээж бид нар энэ төслийг амжилттай болгож хичнээн залуусыг одоо ажлын байраар хангаж чинь хичнээн бизнес дараачийн гарахт нэм тусламж тодорхой хэмжээний зөвлөгөө консалт өглөө. Өнөөдөр яг манай дээр байжгаад айхтар овоож хөцөлт амжилт гаргаагүй ч гэлээ манай дээр байгаад ивентүүдэд маань оролцоод юм суралцаад дараачийнхаа нөгөө бизнесийн санхүүжүүлэгчнийг түнштэйгээ танилцаад авчвал тэр л их том тус юм болов гэж боддог. Дараа нь тэр хүн тэр нөгөө түнштэйгээ нийлээд өөрийнхөө төслийг бүр дараачийн шатна гаргаад илүү том санхүүжүүлэгч хөрөнгө оруулагчдаас санхүүжлээ бизнесийн цэцгэлээд явах бид нар үгүйсэхгүй. Тэгэхээр нөгөө бизнесийн тухайн бизнес яг нөгөө ойжж явах явцад яг аль шатанд нь ямар тусалцаа үзүүлэхтэй стартап терминал бид нар тэгж үзүүлсэн гэж одоо өөрсдөө магтаж сайжрах сонирхол байхгүй. Ямар аль шатанд нь бид тусалцаа дэмжлэг үзүүлсэн байж болно. Тэрэндээ л бас анхаарч ажилладаг. Ер нь сүүлийн үеийн компаниудыг хараад байхад их юм нөгөө цөөн цомхон хүнээр маш их ажлыг амжуулдаг болсон тийм ээ. Энэ бас одоо менежменттаас холбогддог болоо. Тэр том одоо 40-50 байгууллагын харилцагчтай хэрнээ 5 хүний бүрэлдэхүүнтэй байна гэдэг бол нөгөө доторх менежмент, маркетинг сайн учраас бас энэ зохицуулах арга барил байдаг болоо гэж бодож байна. Тэгээд ер нь бас одоо залуучуудын мөрөөдөл бол хувь хувьдаа юм гарааны бизнестэй бол өөрийн гэсэн бизнестэй болохыг мөрөөддөг болсон. Тэгээд ер нь маш олон үйлдвэрлэгч ажлын байрууд байж иж Монгол улс маань хөгжинэ гэх мэтчлээ муялдаа холбоо байгаа даа л да. Тэгэхээр өөрөө бас ажлын байр бий болгож байгаа шүү дээ тийм ээ. Гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүс маань ер нь гарц гаргалгаа ер нь хэр байдаг юм болоо одоо жишээлбэл бид нар ч гэдэг юм уу эхлэе гэж бодвол гарааны бизнес гэдэг чинь өөрөө их гоё атаархмаар зүйл л дээ. Хүмүүс болохоор ингээд нэг үе штэ ойлголт болохоор хэдэн жоохон хүмүүс суудсан тэгэл нэг том юм яриад энэ мөрөөдөө сууж байдаг. Мөрөөдөө сууж байдаг энэ санааг нэржүүлэх хэцүү юм байна штэ тэгэл. Тэгээ ер нь яг тэр дунд мэдээж нэг ориглон хүсэл бодлоор орж ирж байгаа залуучууд бас байна. Гол нь яг нэг жишээ дуртад өчтөр манай дээр стартап терминал дээр хакатон гэдэг нийслэлийн засаг даргын одоо хэрэгжүүлэгч агентлаг болох гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ерөнхий зохион байгуулагчаар оролцсон юм шилдэг
Ухаалаг Улаанбаатар гэдэг төслийг шалгаруулахын тэмцээн уралдаан явагдаад дууслаа. Тэгээд энэхүү тэмцээнд төрүүлсэн залуучуудын хувьд сургуулаа төсөөд ердөө ганцхан жил болж байгаа IT-ийн чиглэлээр их гоё тийм програм бичсэн залуучууд байлээ. Тэгээд төслийн танилцуулга бол 2 хоногийн хугацаанд энэ тэмцээн дээр суугаад тэр залуучууд яаж илүү тэгж боловсрч байгаа хамгийн гол нөгөө тэр их гоё бүтээгдэхүүн хийцэн байна. Эцсийн бүтээгдэхүүн бол биш. Гэхдээ тэрийг танилцуулгатай презентацийн тавих талаасаа ч гэдэг юм уу дараа чи одоо сурчлагаануудаа ихтэй жоохон нэг юм дутмаг зүйлүүд байсан. Тэнгүүд нь бид нар 20 хугацаанд тэр багууд дээр ажиллаад зөвлөгөө мэдээлэлүүд менторууд маань IT-ийн талаас, техникийн талаас, олон нийтийн өмнө ихтгэлээ танилцуулах тал дээр юунд анхаарах хэрэгтэй. Бид нар ингээд шалгаад байгаа дөө ш. 4 шүүгчийн бүрэлдэхүүнээс гадна тэр чинь цаашдаа 40 хөрөнгө оруулагч 400 хүмүүст одоо санхүүжүүлэгч хувь эзэмшигчдэрт одоо юма танилцуулж ш. Таалстаа бол тэгж харах хэрэгтэй бизнесийг. Тэр талаас нь бид нар бас туслах гад зөвлөгөө мэдээлэлүүд өчтөр бол тэмцээн дээр өгсөн. Тэрний тэгээ харж байхад бол яг залуучууд судалгаан дээр илүү анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан. Судалгааг бол бас боломжийн тэгээ хитрхи бас нөгөө эндэгтэй шүүмжлэлтэй зүгээр анхаарах зөвлөгөө нөгөө технологи дээр суурилсан одоо Америкт байдаг, олон улсад байдаг яг бэлэн ийм технологиудын хооронд нь нийлүүлээд клауд байдлаар, үүлэн байдлаар суурилаад нэг тэрийг яг шин бүтээгдэхүүн үйлчлэгээ гэж нэрлээд тэгээд тэгэхээр бас яг тэр бол яг хангалттай бүтээгдэхүүн биш юм болов уу гэж бид зарим харсан. Аль болох нөгөө өөртөө сэтгэгсэн яг бэлэн тийм нөгөө платформ дээр монгол байдлаар хэл оруулаад ингээ ашигласан биш. Өөртөө бүр ингээ програма кодчлоо эхнээс нь бичсэн тийм байдлаар одоо програмыг хийгэх юм бол зохиогч ирэх талаасаач одоо бүтээлч creative байдлаасаа ч гэсэн дээр нь тухайн бизнес илүү хүч авах талд ихгүй бол нөгөө яг тийм нөгөө олон улсад байдаг тэртэргүй байдаг. Гэхдээ нэр нь л өөр. Зөв хэл нь одоо платформ нь англитэй тийм хөлбөрүүдийг нийлүүлээд бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргачих юм бол тэр тэгтээ монголчуудын хэлний чадвар аягүй сайжирсан байгаа шүү дээ. Нөгөө том бүтээгдэхүүний чинь нөгөө олон танигдсан платформыг л ашиглаж шүү дээ. Залуусын санаачилж байгаа шинийг тийм болохоор аль болох шинийг өөрөө бичих хэрэгтэй, шинийг кодоор гаргаж ирэх хэрэгтэй. Дээр нь бас яг энэ зөвлөгөөс яг зарим залуучууд бас мэддэг байж болно. Хитрхийн ингээ нөгөө дээгүүр сэтгэл нөгөө яг юу одоо манайд байхгүй байна гэд хаагаад байх биш. Өнөөдөр чиний өдөр тутмын амьдралд ажиллаа явуулахад, хичээлдээ ирж очиход, Улаанбаатар хотод амьдрахад ер нь яг юу тулгамдаад байна? Хамгийн юм энгийн зүйлээсээ бас эхлэхэд аюул зүгээр. Тэгэхээр ерөөсөө өөрт чинь тохиолж байгаа тэр асуудал, энгийн асуудлыг шийдвэрлэх тэр гарц гаргалгааг тэрэн дээр тулгамдаад одоо тэрэн дээр бизнесийн санаагаа боловсруулах хэрэгтэй. Тэнгүүтээ мэдээж энэ бүтээгдэхүүн машин юм а гэд яриад байж бас шууд болохгүй. Судалгаагаа аягуусаа урьдчилсан судалгаагаа хийгээд ийм ижил төрлийн зөв нэрэл өөрийн бүтээгдэхүүнүүд байгаа эсхийг Монголд байгаа эсхийг аягуусаа судлан дараа нөгөө SWOT шинжилгээ байна уу, бусад шинжилгээнүүдийг хийгээд энэ бүтээгдэхүүн энэ төслийг хэрэгжүүлснээр ямар давуу талуудыг бидэрт бий болох юм, pro and cons гэдэг ашигтай талууд, ашиггүй талуудаа судлан дараа нь бизнесийн төлөвлөгөө их зөв бичих хэрэгтэй. Бизнесийн төлөвлөгөө зөв бичихгүй бол дунд шатанда одоо нөгөө энэ төсөл дээр ажиллаж байгаа 2-3 залуус хоорондоо нөгөө эв түнжээ хагарлаач гэдэг юм. Тэгэхэд бол яг өндөө хоорондоо энэ чинь ямар ч нөгөө гэрээт байдлаар тохироогүй байгаа юм чинь яг энэ санаа хинээс нь гарсан гэдгийг тогтоох юм боломжгүй байхгүй юу? 4 залуу сургуулаа төгслөө, дөрвөлээ сурвал тийм ингээл энэ дээр аль нэг маркетинг хийж ирсэн, нэг нь санааг нь гаргаж ирсэн. Гэтэл нэг нь нөгөө санааг энэ миний компани гэж нэрийг нөгөө л яваад явах юм бол бас хэцүү. Тэгэхээр энэ бүх зүйлүүд дээр илүү тийм нөгөө ажил хэрэгч эрсдлүүдийг тооцоолсон, урьдчилгаа судалгаа статистикуудыг маш сайн судалсан. Тэгээд дээр нь хэлний бэрхшээл бас байж болно. Тэрийг бол хэлнээгээ бол тусдаа одоо боломжтой газруудаас хүмүүсээс менторудаас зөвлөгөө аваад илүү сайжруулалтаа хийгээд явах болно шүү дээ. Тэгэхээр залуу хүмүүсийн хувьд бол гол нь л яг нэг зүгээр суухгүй тэгэл өөрийгөө байнга хөгжүүлээл тэгж явах юм бол энэ гарааны бизнесүүдийг хийх боломжтой. Дээр нь нэг бодлын бас бүгдээр ингээ гарааны бизнес рүү бас ороод байх юм бас хэцүү. Нөгөө туршлагатай том байгууллагын нэг эдис болоод их сайн юм сураад сурсныхаа дараа өөрийнхөө ямиг эхлүүлвэл бас их зүгээр юм болов уу гэж бас хувь хүний хувьд би бас тэгж хардаг. Одоо тэгтээ яг нөгөө техник, технологийн боломж, хэлний чадварч аягүй сайжирсан учраас залуусын нөгөө их ambitious гэж аягүй амбицтай болсон байна. Шинийг их том юмыг бас их томоор хардаг болсон байна. Нөгөө Generation Z буюу одоо 1927 оноос хойш төрсэн хүүхдүүд ч их өөр сэтгүүтэй, өөр юмыг хад тэр хүмүүсийг сэтэлжүүлж, идэвхжүүлж, чиглүүлж ажиллахад шин тим арга барил манер хэрэгтэй. Тэрнээс биш би 20-30 жил энэ компаниг ингэж удирдсан юм аа. Одоо тийм хуучнараа одоо яг ингэж үргэлжлүүлээд удирдана гэж дараачийн 5-10 жил бол тийм зүйл байхгүй. Яг одоо ч гэсэн юм хэцүү болчиход байна. Тэгэхээр ер нь энэ залуу хүмүүсийг би зөв чиглүүлэхийн тулд би өөрөө бас мэдлэг мэдээлэлтэй, боловсралтай, нийтж хамтаж юу яг ямар гэхдээ мэдээж тухайн бизнес эрхлэгч хүний тэр мундаг туршлага бол хаа хизээж ямар нэг зүйлд арт орохгүй. Гол нь энэ бүгд зүйлийг зөв хослуулад комбайн гэж ярьдаг. Бүх хослуулад ингэж хийж чадах юм бол
бизнес эрхлэгчид гэсэн юм энэ стартапын залуустай хамтраа төгжих юм боломж олцсон. Одоо ингээл нэг том компани ажиллаад байдаг маркетингийн менежер нэг хоёр хүн байж байдаг. Тэгэл нөгөө хоёр лугаал шинийг санаачил компаниас сурч тэгэл байдаг. Уул нь бол яг ийм юм дээр чинь болохоор ийм гарааны бизнес гэдэг тиймэрхүү бизнес терминал төвүүдтэй хамтарч ажиллаад танаа дээр яг ямар гой гой шин санаанууд байна. Хөрөнгө оруулалт санхүүжилт хэрэгтэй тийм юунууд байна уу гэд харилцаа ингээл ярилцчих шүү дээ уулзцуу тэгээ ингээд байж хахад бид нар одоо чинь стартап терминал төв тэр хүмүүсийг дараачийн шатнд гаргаж чадахгүй. Гэтэл дараачийн тэр боломжит хүмүүс нь манай дээр ирж уулзаад ямар төсөл байгаа ингээд тэгээ уулзаад өөрт нь хэрэг таалагдсан одоо юм боломжтой зүйлүүд хөрөнгө оруулалтаа хэдэн хувиар хийн дараачихын тэнгууд бид нар оролцоодох шаардлагагүй нөгөө хүмүүс зүгээр зуучраад холбогдчих чинь гэсэн. Шин санаа туршлага хоёр уулзах нь шүү дээ. Нэг зэгт уулзчих. Тэр нь бас их давуу тал. Үзэгчд маань бас маш юм үнцтэй хэрэгцээт мэдээллийг олж авч байгаа гэдэг итгэлтэй байна. Тэгээд таны бас яриан дээр ивентүүд гэж маш гарч ийн л да. Тэгэхээр ойрын хугацаанд бас 7 хоног болон маш сонирхолтой ивентүүдийг бас зохион байгуулдаг шүү дээ. Тэгэхээр ойрын хугацаанд бас зохион болгож байгаа ивентүүдийн тухай мэдээлэл үзэгчдэд бяцхан бас мессеж өгвөл. Тий, сая бид нар бас нэлээд олон ивентийн хардлага гарлаа л да. Ер нь 7 хоногт нэгээс 2 ивентүүд байнгын байсан. Яг одоо санаж байгаа хэрвэл хүний нөөцийн чиглэлээр, маркетингийн чиглэлээр, outbound маркетингийн чиглэлээр сургалтуудыг, ивентүүдийг хийсэн. Одоо дараачихсан маань ивентүүд маань илүү бас нөгөө менежментийн чиглэлээр ч гэдэг юм уу. Эсвэл яг төрөлжүүлэл аваа яваа гэж бодож байна. Тэгээ яг одоо бас нөгөө сезон бас шинэ жилдээ бас давхцчлаа л да. Ер нь бол байгууллагууд илүү нөгөө сургалт гэхээс илүү нөгөө жилийнхаа ажлаа дүгнэх, тайлангуудын хурлаа хийх. Тэрэн дээр нь тэнгууд нь одоо жишээ манай стартап терминал төв их зөв тэрэн дээр менежмент хийгээд аль болох нөгөө томоохон байгууллагуудын тайлангийн хурал ивентүүдийг амнаач гэдэг юм. Заал талбайгаа тодорхой хэмжээнд ажиллуулъя гэдэг. Одоо хүн болгол энэ нөгөө баярын уур амьсгал. Ер нь манай дээр тогтмол сардаа 3-4 удаагийн ийм квотыг бид тогтоосон байдаг. Тэр нь болохоор их зөв зүйлийг хүмүүст хэлж ярьж хүргэх гээд байгаа. Тийм одоо менторууд, олон нийтэд ганцхан илтгэл тавьдаг хүмүүс эсвэл нөгөө өөрийнхөө дараачийн шатнд гарах гэж байгаа тэр нөгөө бизнес эрхлэгчдийн хүмүүс танигдахын тулд бизнесээ сурчлахын тулд ивентүүд зохион байгуулах гэж байгаа бол бид нар заалт талбайн түрээс гэж тухайн хүнээс авахгүйгээр сардааны 3-4 тийм квотыг гаргаад тэр чинь бас тухайн хүнд бас нэг боломж авахгүй юу? Яг тийм зарим хүмүүс бол дэрийг бас ойлгохгүй. А энэ чинь яг нөгөө зориултынх нь бизнесийн орчинд дээр нь тэнд байгаа гарааны бизнесийн зориулсан сургалт хийчихэр нөгөө тэр удаагийн ивентэд үн төлбөргөө оролцлооч гэсэн дараачийнхаа нөгөө боломжит харилцагчаа үйлчлүүлэгч олоод авсан байдаг байхгүй. Би таны нөгөө ивентэд ингэ суулсан хүн байна. Тэгээд танаа би терминал дээр сууд юм аа. Тэгээд их зөвлөгөө ивент ч их таалагдлаа. Тэгээд хоёулаа энэ дээр ингэ танаад зөвлөгөө өгөөч гэд би мэдээж төлбөр мөнгө өгөөд ажиллаач гэдэг. Иймэрхүү байдлаар хамтарч ажиллахын боломжууд бас байдаг. Ивентийн мэдээллүүдийг хаанаас ер нь хамгийн түрүүнд авах боломжтой юм бэ? Манайх стартап терминал бас өөрийн гэсэн пэйжээс гадна вебсайттай болсон стартап терминал цэг имэн гэдэг бид нар энэ вебсайтаа бас нэлээд хөгжүүлэх гээд анхаарал тавиад ажиллаж байгаа. Бас л хөгжүүлэлтийн төвшөнд явж байгаа. Гэхдээ телевиз үзээ сууж байгаа хүмүүс стартап терминал цэг имэн гэж орж үзээрэй. Энэ дээр стартап терминал өнөөдөр сүүлийн 1 жилийн хугацаанд өнөөдөр хүртэл хугацаанд хийсэн голлох ажлууд тэгээд дээр нь манай баг, дээр нь манай менторууд хийн, тэгээд компани түүх, дээр нь гол нь нөгөө ивентүүдийн дараалалаар байгаа. Дээр нь мэдээж би бас өөрөө нөгөө орчуулагчаар их олон жил ажилласан учраас аль болох бизнесийн сонирхолтой мэдээллүүдийг сайт руу илүү төлхөө оруулдаг. Нэг хэсэг болохоор яг өөрийнхөө хувийнхаа сошиал одоо платформоор илүү төлхөө оруулдаг байж байгаа. Илүү вебсайт руугаа оруулдаг болсон компанийнхаа. Тэгэхээр тэр манай компани вебсайтаар та ороод ирахад лавл бас зүгээр өнгөрөхгүй бас нэг ганц хоёр өөртөө хэрэгтэй бизнесийн зөвлөгөө мэдээллийг бас нэг тодорхой хэмжээнд мэргэжлийн төвшөнд орчуулсан юм орчуулгын бас авчих юм боломж олцоонууд байгаа. Дээр нь дараач ивентийн товууд тэн дээр гарч ирдэг. Тэгэхээр манай стартап терминал вебсайтаар зочлороо дээр нь стартап терминал гэсэн Facebook пэйж байгаа. Энийг бол бас тогтмол хөгжүүлэлтийг хийгээд явж байдаг. Бид нар болохоор манай дээр сууж байгаа түрээслэгч харилцагчдын маань гэрээ хийсэн тохиолдолд бүгдээрээ ийм дотоодын групптэй стартап терминал community гэдэг тэн дээр бүгдээрээ одоо бүх энэ 7 хоногт ийм ивент болно. Стартап терминалын харилцагч 30% off, 50% хөнгөлөлттэй байна, 40% бол дараач ивент. Эсвэл манай дээр ийм өнөөдөр манай хиний маань төрсөн өдөр юм байна ч гэдэг юм. Ийм байдлаар айгууны тийм бид нар тавлаа юм шиг санагддаг. 50-уулаа 60-уулаа юм шиг санагддаг. Ягаад гэвэл тэр заалан сууж байгаа бүх хүмүүс өөр хоорондоо их гоё тийм чөлөөтэй харилцаал нэг том гэр бүл шиг л байдаг гэж би бол хардсан шүү. Тэр нь бол надад бас гоё гэдэг тийм. Яг одоо бас гарааны бизнесээ одоо эхлүүлэх гэж байгаа. За яг юунаас эхлүүлэхээ мэдэхгүй байгаа. За мөн эхлүүлээд
бэрхшээл саад дотор тулгарчсан хүмүүс байгаа бол одоо танай одоо дундын офис гарааны бизнес дээр очиод гарааны бизнесээ цааш нь өргөжүүлэх юм маш том юм боломжийг олгож байна л гэж хараад байна л да. Тийм. Уусаа тэгээд бизнес гэдэг чинь нэг удаач бүтлгүүд нь нэлээд удаа бүтлгүүд нь 3-4 удаа бүтлгүүд нь хэд хэдэн одоо шинэ санаа гаргах тэмцээнд орно, амжилт үзүүлэхгүй. За ер нь энэ төсөл явахгүй юм шиг байна гэл. Ер нь уралдаан тэмцээнд ингээ харж яхад 17, 18 онд танилцуулагдаж ирсэн стартапын бизнесийн юм шинэ санаанууд явж байгаа байхгүй. Тэгэхдээ зарим санаанууд нэх гоё. Гол нь тэрэн дээр нөгөө юм түлхэц эсвэл нэг юм зөвлөгөө менторинг гэдэг юм эсвэл бодит яг тийм санхүүжүүлэгч хөрөнгө оруулагчид хэрэгтэй тийм юунууд байдгийн. Тэгэхээр яг одоо би энэ ярилцлагад орж байгаа үед бас нийт одоо үзэж байгаа ямарваа нэг одоо төсөл санаачилсан залуустай бизнес эрхлэгчтэй хандаад эхлэхэд ямар ч гэсэн санаа гаргасан бол стартап терминал дээр яваад очоорой. Нэг уулз тэгээд манай үйл ажиллагаа хариуцсан менежертэй уулзаа. Тэгээд бид нар эхний ээлжийн байдлаар тухайн төслийн мэдээллийг аваад ер нь өөртөө танилцсан. Тэгээд энэ дундын офс байдлаараа биш. Дараачийн бизнесийг нөгөө дараачийн шатнд нөгөө хөрөнгө оруулагчтай холбож өгөх талаас тэнгуүтээ бид нар манай өөрөө их групп бас байна. Дээр нь биднээс гадна манай нөгөө дараачийн томоохон төслүүд дээр ажиллах юм туслан гүйцэтгэгч гэдэг гэрээд компаниуд хэрэгтэй байдаг. Тэгэхээр ер нь хүн ер нь нөгөө нэг урдаа байгаа зүйлээр л бүх одоо зүйлийг харах биш. Тэрний цаана нэг юм зүйл маш олон тийм учир холбоос бизнесийн контакт харилцаа холбоо байдаг гэдгийг харж байгаа хэрэгтэй. Нэг одоо бүтлгүүтлийн цаана өчнөө одоо дараачийн амжилтын одоо тэр боломжууд нуугдсан байж бас болно шүү дээ. Тэгэхээр нэг удаа манай дээр ирээд уулз тэгээд үз магадгүй энэ төслийн зөвлөгөө аваад ингэж эргээд явж болно. Хэрвээ үнэхээр бас боломжийг хэрэгжүүлчих болохоор дараачийн хүмүүст нөгөө бизнес эрхлэгчдэд санхүүжүүлэгчид холбож өгөхөөр хэмжээнд боловсруулсан юм төсөж гэдэг юм санаа тийм байвал бид нар тийм дээр зөвлөгөө өгөөд яг та энэ талаараа илүү одоо нөгөө санхүүжүүлэгчтэй уулзаад танилцуулбал зүгээрээ гээд маркетингийн талаас, илтгэх талаас нь дээр нөгөө график дизайны талаар илтгэлээ энэ талаас нь илүү боловсруулчих гэх тийм байдлаар бас ажиллаж болно. Тэгээд дараачийн холбоосыг бид нар мэдээж 100% бол амлалт өгөхгүй. Тухайн төсөл, тухайн санаа өөрөө яг ямар байхаас бас шалтгаална. Тэгэхээр бид нар аль болох нөгөө холбогчгүйр болж ажиллах тэрэндээ л анхаарч ажиллаж байгаа. За ямар нэгэн зөвлөлийг гэдэг цаг хугацаатай юм. Тэгээ бидний ярилцах хугацаа өндөрлөг тонд өгсөн байна. Тэгэхээр 2019 он бас шавтарч ин шүү дээ. Тэгэхээр та бүхдийн маань хувьд 2 жилийн хугацаанд маш том ажлуудыг хийж бүтээсэн гэж миний хувьд бас харж байна. Тэгэхээр ирээдүйн бас ойрын бас зорилтууд бол хийж бүтээх гэж байгаа. Одоо төлөвлөгөөнөөс олцоод нэвтрүүлгээ бас өндөрлөе гэж бодлоо. Тийм. Яг уу 2019 оны хувьд бол стартап терминал болон за манай их Монгол хурлын дагим, их Монгол галерей гэдэг их Монгол цогцлбор гэдэг цог зөвлөлжлөгийн хувьд будин жилийн хугацаанд бол харилцагч үйлчлүүлэгчд ихтэй. Үнэхээр бас бизнес маань тодорхой хэмжээнд боожод амжилттай ажилласан юм цаг үе байлаа. Тэгээ мэдээж 2020 онд стартап терминал компани хувьд бол илүү нөгөө яг одоохондоо нэг салбар маань амжилттай ажиллаж байна. Зүгээр миний хас хардаг өнцөг дараачийн 2 дахь салбараач гэдэг юм уу 3 дахь салбараач юм уу хэрвээ боломж бололцоон бүрдээд хөрөнгө оруулалт санхүүжилтэн бүтээд эхний салбарын амжилт алдаан дээрээс суралцаад дараачийн салбаруудаа ингээд салбарлуулан авч явахыг 2020 онд бол зорж байгаа. Дээр нь хүмүүст хамгийн гол нь хэрэгтэй тийм томоохон бизнес төслүүдийг энэ стартап терминалаар овоглогдсон зөвхөн одоо Улаанбаатарт Монголд очихгүй те олон улсын хэмжээнд гараад бас ийм тийм том төслүүд дээр хамтарч ажиллах юмсан, оролцох юмсан гэсэн тийм том зорилгыг бол стартап терминалын зүгээс урдаа бол тавьж 2020 оныг харж байна. За IU группийн хувьд бол 2020 онд хэрэгжүүлэх их олон томоохон ажлууд бас байгаа. За баярлалаа. Кофест ярилцлага нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээ өнөө өглөөс үзэгчтэй бид бүхний мэдээлэл маань хэрэгтэй байсан болоо гэж бодож байна. Тэгээд стартап компани үйл ажиллагаа за мөн үүнийг хөгжүүлэхэд бас ямар боломж нөөц бололцоо байна гэж та бүхэндээ танилцуулсан. Тэгээ бидний ярилцлаганд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаарт иргэ уулзтлаа. Баяртай үзэгчтэй.